Сайн байцгаана уу? Өнөөдрийн влогийн ерөнхий жишээр Титэм спорт бар ажиллаж байгаа юм. За бид багийнхаа уран амьсгалыг сайжруулах үүднээс сар бүр иймэрхүү уулзалтыг төлөвлөд байгаа. Энэ удаагийн уулзалтын ивент тэтгэгч Титэм спорт бар ажиллаж байна. Хаягийн Тэнгис кино театрын ертөнцийн зүгээр баруун талд нь Holiday-ийн зочд буудлын 20 давхарт байрлаж байгаамаа. Бид хэд ч нь бол орж ирээд бильярд тоглолоо, хоорондоо жоохон хоб баслаа, PlayStation тоглоод бүх үзээд их хөвгөлтэй нэг өдрийг өнгөрүүлсэн. Хажуугаар болоод зогх гэж. За нааш тань. Ямар ч ирсэн багийнхандаа болон хэлбэрийнхандаа баярлалаа. За очроо байвал бас сардаа нэг удаа бид нэр ингэж багаараа цуглах тий ивент тэтгэгчнэртэйгээ танилцах зорилготой ийм уулзалтыг өнөөдрөөс буюу сардаа нэг удаа ингэ зохион байгуулаад явна. Цаашдаа бас 12 сар 1 сар гэдэг бол би тэгээ илүү дотноо ивент тэтгэгчнэртэй бас биенийгээ таниулах ийм зорилготой уулзалт байгаа. За тэгээд багийн ерөнхий менежер тулгаа ирээд арга хэмжээний талаар бас танилцуулаад явсан дээр хаа гэж бодож байна. Ерөнхий менежер тулгаа. Цааны маань гол зорилго гэх юм бол бид нэр ивент тэтгэгч хамтарч байгууллагуудаа хамтдаа уулзах нэг хэсэгхэн хормож игч гэсэн тийм ойролцоолтой өвчтөд өнгөрөх ийм зорилгоор нэг санкц идэж хийж байгаа үйл ажиллагаа. Тэгээд өнөөдөр үйл ажиллагаанд маань Кэлмэр Монголиагийн ерөнхий захирал амар төвшин хэсэгнээр ирсэн байна. Бүгдэнд баярлалаа. Автомобиль хэлбэрээр. Тэр амраа оюутан лиг тавтай бол маш их шийдэлт хийдэг байсан. Шийдэлтийн бэлтгэл ер нь хэр хийсэн бэ? Ер нь хэдийн ил турсан байна? Нэлийн турцаа харагдаад байна шүү дээ. Би бэлтгэл хийснээс хойш 5 ил турцсан. Тэгээ шилтийн бэлтгэл ер нь тэгэл өдөр болгон тэгэл бэлтгэл эхлэхийн өмнө ч юм уу дуусны дараа ер нь шилтлийн бэлтгэл ер нь тогтмол хийж л байгаа л да. Хүчний бэлтгэл төмөр өрхтөл дээ. Бас л хийж л байгаа. Өдөр болгон л. Тий. Маргаад хүч өөр үзээд байгаа юм тий. Далаа бас багшлаад байгаа юм шиг шүү дээ. Шинэ легоны тоглогчоос одоо манай багийн зүгээс хүсэж байгаа тэр зүйлийг хэлээч. За ямар ч байсан манай агийн суртал тавнаа байлбар центр байлбар бусад багийн хөсдөг хамгаалах самраас Гэтэ орчин нь бол үнэхээр гоё юм байна. Одоо ингэ бильярдын ширээтэй, PlayStation-тэй тэгээ бөөндөө суугаад хамт олон найзуудаараа ингээд бөөндөө цоглоо юм үзчихээр одоо Монгол цонголзоо үзэхтэй тасархай л орчинтай газар байна. Болын тэр том дэлсэн дээр маа тоглолт мөглөлтөө үзэж болохоор юм л. Тэгээ Титэм спорт бараар тэгээ үргэлжлүүлээрэ манайхаа. USD like 500. 500, yeah. 500. Манай спорт бар нь бол Монголын анхдагч спорт баруудын нэг. Тэгээ байршлын гэвэл Тэнгис кино театрын
баруун талд Holiday Inn зэрэг буудлын 20 дахь хүртэл манайх 5 цагаас 2 цаг хүртэл ажилладаг. Ер нь үйлчлэгээ гэх юм бол спорт үзүүлэн, спортын одоо фанатуудад зориулсан спортыг одоо хажууд нь байгаа юм шиг үзүүлэх, тав дахь орчныг бүрдүүлэх зорилготойгоор ажилладаг. Тэгээд манайд нийтдээ 12 зурагтай, тэрнээс гадна үндсэн заал болон караоке өрөө буюу VIP өрөө гэж байгаа. Тэрнээс гадна бильярд болон PlayStation, darts, ширээний бөмбөг гэсэн зүйлсүүдээр одоо үйлчлэгчтэй хөгжилтэй байлгаж чаддаг. Тэгээд сар болго уулзна гэсэн тэгээд бас нэг хөөрхөн хөтөлбөртэй бай гэж бодоод чинь бишрэл металл гэдэг компани шүү дээ тий. Баг тэгээд компани гэхээр арай илүү олон хүн ингээ хамрах зорилгоор бас энэ сарын шилдэг ажилтныг одоо сар болгоны нэг шилдэг ажилтан хинч байж болно. Дасгалжуулагч байж болно, арын албаны хүн байж болно тий. Нэг компани дотроос нэг сарын нэг шилдэг ажилтнаа бас нэг хөөрхөн урамшуулъя гэдэг ийм зүйлийг арын албаныхан болон удирдлагууд ингээд дэмжиж одоо тэгээд энэ сараас эхлээд урамшуулаад явах нь. За тэгээд юу ах удаа тулгаа чи зарлах юм уу би шууд зарлаад яач. За энэ сарын шилдэг ажилтнаар за энэ сарын шилдэг ажилтаа манай Жамка шалгасан байгаа. Тэгээд Жамка маань маш хариуцлагатай ажил хийдэг. За энд одоо энэ одоо хэлчих. Энд одоо ингэсэн байна л да маш хариуцлагатай хамт олноо дандаа дэмждэг компани үйл ажиллагааг тасралтгүй хангах дасгалжуулагч нар легоноор тамирчдыг зөөх. За тэгээд та хэд мэдчихэж байгаа тоглолт эхлэхэд бид нар та хамт ирээд зогсдог шүү дээ. Тэгээд хамаг ажлуудыг цаа чи хамаал хамгийн сүүлд яваал тэгэл ингээл явдаг байгаа. Тэгээд Жамкада клинингийн их юм бичиг дуртай байна. За баяр нэг асуулт. Тэгээд дахиад ийм нэг билэх өчөө. Ганцхан асуулт төрөөс. Тэгэл гараа өгж байгаад хариулаад тэгэл болж байгаа шүү. Та хоёр арын албаныхан юу? Та хоёр орж жахаа орж болохгүй хаа те. Би бол мэдэхгүй байгаа учраас би бол яг үнийг мэдэхгүй ч ихтэй л бай. За энэ удирдлийн хамгийн ихний оноог манай огийн хэн авсан бэ? Оого бай. Сая хийсэн. Шүдрөө хэлэх шиг болох юм. Яаж? Яг уруу бийсэн огон бай гэж байж байна. Харин эндээс харин чөдрөл хариучих шиг бас суунаа гэдэг. Стил тэгээ 2 оноо юм л шүү дээ явна. Стил хийгээ тэгээ 2 оноо авсан. Юм л шүү дээ. Чөдрөө хэлсэн баха. За чөдрөөг яачих вэ? За тий. За чөдрөөд нөгөө гарын билэг өгч. За дахиад линингийн 400,000 төгрөг хийвч. За чөдрөөгийн үгийг сонсъё те бас. Эн чинь бас нэг уг нь миктап явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд бас та хэдийгээ бас юу байгаа. За чөдрөө бас багийнхандаа. За чөдрөө бас. Угаасаа хэлсэн маа тий. Хэлсэн үстэй. Таваг гэлж. Хожлуудаа авцгаа ил гэж хэл та. За ингээд яг ингээд нөгөө цаасан дээр бичигдсэн арга хэмжээнүүд бол ингээд дууслаа. Бүгдээрээ бас нэг зорилгын төлөө тэмцэж байгаа чинь яг чөдрөг хэлсэн шиг бүгдээрээ сайхан хичээе те. Та нартай бүх хийж байгаа шүү дээ. За ингээд Holiday Inn ингээд 20 давхарт ийм гоё спорт паб ажилд юм байна. Тоглолтуудаа үзэж болно. За өөрсдөө спортоор хичээлж болно. Бишрэл металл багийн хувьд бас нэг өдрийг сайхан хоол идээд сагсан бөмбөг биш бусад спортоор хичээллээд ингээд нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Хамт олондоо баярлаа. Та бүхэн бас найз нөхдөөрөө ч юм уу те эсвэл баг хамт олноороо ирж үйлчлүүлээд тоглолт үзэнгээ бишрэл металл багийнхаа тоглолтыг үзэнгээ бас сайхан хоол ундаа суугаад ингээд үйлчлүүлэх боломжтой юм биш үү? Ингээ гейм зон өдргээ бичсэн. Энд PS хүртэл бас байд юм байна. Маш гоё тухтай спорт бар. Happy night. Хийж болох нь дээ. Одоо бол энд бас Монгол бархлын өдөр зориулсан бүх юм барилдаа. За энэ дээдлийн тоглолтууд. За тэгээд PC 1 2 3 4 гэх ингээд сайхан тоглолт үзэнгээ, багийнхаа тоглолтыг үзэнгээ энд сууцгааж болох нь маш гоё цэвэрхэн тухтай хоол бол үнэхээр амттай байлаа. За баярлалаа та бүхэнд.